За шатхуун түлшний асуудлаар бодол санаагаа хуваалцъя гэж одоо бодож байгаа. Мэдээж одоо дамжны ямагч хараалаа. Энэ одоо шатхуун импортлогч компаниуд ааж хараалаа. Тэгээд ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Тэд бидэнд угаасаа хайргүй гэж. Биднийг боддоггүй гэж. Ард өмнөд өрөөсөө л одоо юу гэдгийг хатуу зангараг харуулдаг гэж. Байнгын үнэ нэмдэг. Нэг удаа үнэ буулгачихсан тохиолдол байхгүй гэж. Тийм учраас бодож байгаа. Тэгээд яг нь ерөн зүгээр ингээд энэ өнгөрсөн энэ 35 жилийн хугацааг бодож үзэж байгаа. Монгол улс бол Орос улсаас 95% хамааралтай түлшний хувьд, шатхууны хувьд хамааралтай. Цаашлаач хамааралтай байна гэж харцаа авах. Тэгээд энэ эдийн шунхаа заваа ийм одоо бойкотлдог тийм ээ ард түмнээ боддгоо энэ компаниудын эрх ашиг хангаж ард түмэн түгжрэл оочор дараалж ингэж байж хаа энэ Роснефть гэдэг компанийг оруулаад ирвэл яадаг Монголдо. Би бодож байна л та. Мэдээж энэ хиймэл оюун дээр зүртлэн дээр ингээд судалгаа хийгээд үзэж штэ. Ямар ч гэсэн Монгол шатхууны үн тогтвортой болно гэж. Тогтвортой бол үн мөн одоо шатхуун нийлүүл тогтвортой болно гэж. Тэртээ тэргүй бид нар 95-аас 98% хамааралтай байдаг улс. Тийм биз дээ. Чи ялгаа байхгүй шүү дээ. Дунд нь хэдэн одоо ченжийн импортлогч компаниуд тэгээ Монголын ард түмнийг ингэж одоо байх хэцүү гэж. Бүр одоо доктортой урт хугацааны ийм одоо гэрээ хийгээд Орос нефтийг одоо оруулж ирэх юм бол магадгүй зүгээр үнийн хувьд хүртэл маш хямдарч болно гэдэг энэ зүйлийг хүртэл авч. Мэдээж төр зэсэг бол Орос нефтийг одоо Монголд оруулж ирэхдээ бол мэдээж харилцсан одоо эрхчин хувьд төрд ашигтай ард түмэнд ээлтэй ийм бодлого байх нь зөв баг гэж бодож байгаа. Мэдээж бодлогын хувьд бол төр зэсгийн хэмжээнд бол тийм бодлого байх хэрэгтэй гэж. Ингэхгүй бол өнөөдөр одоо салбарын сайданд энэ одоо импортлогч компаниудаа дийлхэ боллоо. Үг хэлээд нэмэр байхгүй. Шатхуун оруулж ирээд өгөөч гингүүд өгдөггүй. Өнөөдрийг хүртэл оожирсаар дараалсаар бид бүхэн ямар нэгний дараалал жагсаар байгаад энэ ч одоо нэг ийм эмгэгтэй боллоо гэж бодож. Магадгүй энэ зүйл буруу ч гэж болно гэж. Энэ иргэн хүний үнэхээр залхсан учраас гэдэг юм уу. Өөр шийдэл байж болох уу гэдэг зүгээр ийм бодол, ийм баримжаа гэж. Тэгтээ тэргүүл бид нар Монгол улс, монголчууд Орос улстай 70 жилийн харилцаатай байсан гэж. Тэгээд мөнхийг хөршөөж байна. Бидэнд өөр одоо энэ чи хамаарал гэсэн үг шүү дээ. 95-аас 98% одоо хамааралтай. Шатхуунаа авдаг. Ийм гэдэг шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр зүгээр асуудлыг дундаа ченжгүүгээр үнийг тогтвортой тэгээд нийлүүлэлт бас тогтвортой байх нь ард түмэнд хэрэгтэй байх гэж одоо бодож байгаа.